За энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийн ээлжиж очноор түүх нийгмийн багш, Монгол улсын зөвлөх багш, оюун тонголог багштайгаа ингээд ярилцах гад ирсэн байна. За тэгээд өнөөдрийн миний урилгыг хүлээж авсан оюун тонголог багштай маш их баярлалаа. За баярлалаа. За оюун тонголог багш та ч ер нь одоо улсад хичнээн жил ажиллаж байна. Аль нутаг вүлээ? Эннээс хоёлоо ер нь яриагаа эхлэе тийм ээ. За тэгье. За би бол Гойлтой аймгийн Бэгэр сумын харьяат. За тэгээд 1966 онд төрсэн жил 60 нас хүрч байна. Тэгээд улсдаа би бол 33 жил ажилласан. Энэ 3 жил нь хөдөө аж ахуйд, 30 жил нь сургуульд ажиллаж байгаа. За тэгээд анх эхэлж одоо бага ангийн багшаар гараагаа эхэлсэн. Гэхдээ бол тэр 2 жил одоо бага ангийн багш гэсэн. Тэгээд ер нь одоо дунд сургуульд бол дээд сургуульд хүртэл одоо цагийн багш хийж үзсэн. Ер нь одоо энэ боловсролын байгууллагт ерөнхийдөө өөрийнхөө энэ амьдралаа зориуллаа л да. Тэгээд ер нь аль ямар сургуулиудад багшилж ийлээ багш ер нь орон нутгаас орж ирээд тийм ээ. Тий. Сургууль төгсөөд. За сургууль төгсөөд хамгийн анх гараагаа бол 3 тамир сургуулиас эхэлсэн. Тэгвэл би энэ юуныхаа ажиллаж байгаа хугацаанд ер нь 2 хувийн сургуульд ажиллаж байсан байна. Номон гэж хувийн сургууль сонгон хайрхны за Байнгол дүүргийн 3 тамир сургуульд. За тэгээ бусд нь бол улсын сургуулаараа явсан. Хамгийн их ажилласан нь бол сонгон хайрхны 76 дугаар сургууль гэж одоо би 9 жил ажилласан. За энэ сургуульд Налахынхаа 103 дугаар сургууль дээрээд бол 10 гаруй жил ингээ ажиллаж байж. За тэгэхээр миний одоо баг дийлэнх нь одоо захын сургууль буюу одоо яг төмнийхээ хүүхдийн дунд ажилласнараа би бахархаад байж байна. Яг энэ тэгэлгүй яхаа. За тий. За багшаа хоёлаа ингээ өнөөдөр бас нэг ярих чиглэл хоёлаа ярихад бол нөгөө ээшийн одоо элсэлтийн ерөнхий шалгалт буюу ээшийн тухай. Тий. Тэгээд тэр тусмаа одоо түүх нийгмийн чиглэлийн ээш. За тэгээ өмнө нь ер нь энэ одоо ээшийн шалгалт ямар байсан? Өнөөгийн энэ ээшийн шалгалт яг бас ямар байна гэд энэ дээр одоо бас ингээд яриагаа үргэлжлүүлээд явъя гэх тийм ээ. Тий. За надыг сургуулаа төгсөөд мэрэгжлийнхаа чиглэлээр ингээд ажиллаж эхлэхэд бол дөнгөж ардчил ялсан монголчууд ер нь ардчилд асар их итгэдэг. Тэгээд ер нь хүүхдүүдийн дийлэнх нь ерөөсөө хуульч, бизнесмен одоо шинэ гарч байгаа энэ мэрэгжил рүү одоо очирсан юм байсан. Ийм учраас нийгмийн хичээл бол 1 номерт байсан. За тэгээд бид нар бол тэр хэмжээгээр маш сайн хүүхдүүдэд бэлтгэдэг байсан. Явандаа бол яасан гэхээр улс орон тэр бизнесмэнүүд хуульчдаараа ахаад ирсэн. Одоо зохицуулахаа жамаар ихсээд ирсэн. Тэнгүүт одоо улс оронд юу хэрэгтэй болсон гэхээр байгалийн шинжилгээний мэрэгжил хэрэгтэй болоод ирсэн. За ингээ явандаа бол 2 дугаар ирмэн рүү өнөөдөр бол 3 дугаар ирмэн рүү манай мэрэгжил шилжчихсэн байна. Гэхдээ хүүхдүүд бол ер нь ямар хүүхдүүд одоо өнөөдөр нийгмийн хичээл яаш өгд юм бэхээр яг нэг хуульч болох юм уу одоо санхүүгийн чиглэлээр явах гэж байгаа хүн бол зайлшгүй өгч байгаа. Гэтэ дийлэнх нь болохоор дандаа 20 дугаар шалгалт юм уу 3 дугаар шалгалт болж орж ирж байгаа. За тэгээд бас нэг өөр нэг хүүхдүүд орж ирж байгаа. Тэр нь болохоор эцэг хэн заавал одоо чи ихтэй сургуульд өстойгоо хүүхдээ ингээд 10 дугаар ангид түлхээд баг ингээд оруулцдаг. За тэгээд тэр хүүхдүүд мэрэгжлийн эзэмших ёстой чи одоо ер нь л хүүхдээ одоо том болох гэж байгаа. Одоо эцэгхийн хүсэл нь сайхан. Гэхдээ бол хүүхдээ одоо нэг багаас нь ингэж юу ягаагүй боловсролын анхаараагүй явж яснаа. Гинт одоо 9 төгсөөл 10 дугаар ангид оронгууд нь 10 дугаар ангид заавал оруулаад одоо би одоо темс тэр одоо коллеж руу хүүхдээ оруулахгүй. Одоо хамгийн гол нь би хүүхдээ одоо ингээд ихтэй сургуульд ягаад одоо энэ хүмүүстэй адилхан л одоо би хүүхдээ тийм болгоно гэсэн эцэгхийн тийм хүсэл байгаад байгаа байхгүй манай эцэгхийн тэр бүр 90-ад он юу социализмын үед юу яаж яасан тэр мөрдөжсэн тэр юу бүгд байгаа. Дээд сургуульд илсчих юм бол дээд сургуульд сурч юм бол миний хүүхд одоо энэ нийгэмд одоо хөлөө болоо сайхан болчих тийм юу тийм одоо ойлголт байсан. Тэр ч ихтэй тэр ойлголт ингээ явж яадаг байхгүй явж яадаг. За тэгэл хүүхдүүдээ ингээд шалгалт өгөх нөгөө шалгалт нь хүүхдүүд юу гэж боддог гэхээр нөгөө яаж л монгол хэлээрээ тэгээд ингээ уншиж байгаад ингээ хамаагүй юм дугуйлцсан. Ийм утгаар нь одоо нийгмийг сонгодог. Гэтэ нийгмийн хичээлийг яаш бэлдэхгүй гэж байгаа юм биш.
харин бэлтгэх ёстой гэж үздэг. За яах гэж би бэлтгэх сонирхолтой. Ер нь одоо энэ хичээлээ чанартай заалахын тулд би одоо яг энэ шинээр ингээд за тэгээд энэ электроник энэ захим өндөр хөгжиж байгаа учраас заашгүй хаялгаар бол ингээд захим ороод ирж байгаа. Захим одоо чадвартай байх хэвээр, ур чадвартай байх хэвээр. Гэхдээ хүүхдүүд бол юмыг уншдаг, бичдэг, ярьдаг тийм хамгийн анхан шатны дээр суралцсан ухаан суралцсан байх хэвээр. За энэ утгаараа бол би одоо ер нь сүүлийн 10 жил бол өстой хүүхдүүдийг бичүүлэх, уншуулах тэр тал руугаа одоо маш их шахдаг учраас би ер нь одоо тийм хүүхдүүд жоохон хоцорсон багш байж харагдаж магадгүй. Гэхдээ би шавьяга юу гэж боддог гэхээр миний шав хаач очиод өөрийгөө илэрхийлэх чадвартай, бичгээр ч юм уу амаар илэрхийлэх чадвартай болно гэж үздэг. Тийм утгаараа миний хүүхд одоо ч гэсэн миний төгссөн хүүхдүүд бол ирээд ярьдаг. Би одоо шилдэг оюутан байж байгаа төгслөө ийм ажил хийгээ явж байгаа ярих надад бол бахархалтай байждаг. Тийм. Одоо тэгээд нэрээ агшаа энэ хүүхдүүдийн бичих чадвар энэ юу гэснээс одоо энэ сүүлийн үед бас яриад байна шүү дээ. Энэ хүүхдүүд ингээд өөрийгөө бүрэн илэрхийлж чадахгүй байна. Одоо монгол хэлээрээ шүү дээ, тийм ээ. Тэгээд ингээд бүрэн бас бичгийн чадвар бас жоохон тааруу байна гэж ингээд яригдээд байгаа шүү дээ, тийм ээ. Энэ тал дээр таны бодол бас ямар байна гэж? За тэгэхээр бүгдөө л одоо тэр нэг тестлэг бол яг ингээд дугуйлаад юм уу азтай дугуйлцдаг юм тийм байдлаар ойлгож болохгүй. Яг үүндээ бол тэр сургалтын бүх одоо процесс бол тэр тестэнд хураангуйлагдсан байх хэвээр. Тэгээ манай нийгмийн тест бол жил болгон одоо чанаржиж яваа. Яагаад шинжлэгдэж чанаржиж яваа. Тэгээд сүүлийн үеийн тестүүд болохоор тэр юу логкын одоо сэтгхийг маш ихээр шаардсан тийм даалгаврууд, за дээрэс нь одоо жинхэнэ хэрэглээний даалгаврууд нэлээ их төлхөө орж ирдэг болсон. Ийм учраас нийгмийн хичээлийг одоо маш чанартай сайн багш өөрөө мэдчихээж сайн одоо маш олон одоо бид нар ийм олон сурагчийг л одоо заавал барихгүй багшд байхгүй байх юм бол тэр нийгмийн хичээлийг одоо мэдэхгүй. За багш бол нийгмийн багш бол үргэлж хичээл болгон дээр бол заавал шинэ юмыг сурсан мэдсэн байж ижил энэ хичээлийг явуулж байгаа. 6 том шинжлэх ухааны ай бол манай нийгмийн ухааны хичээл дээр явж байдаг. Энэ нь болохоор оюутны суур болон мэрэгжлийн эзэмшигтэн тийм том суур болж өгдөг учраас энэ бол би заавал тэр нэг яшийн хэдэн юм оноог ингээд авчгаасаа гэдэг бэлдэж байгаа юм биш. Би оюутны ширээнд шавьяга бэлддэг гэдэг утгаараа хүүхдүүдэд бэлддэг. Тийм учраас би одоо ингээд нийгмийн тухай за надад нэг 2 ийм бүтээл байгаа. За энэ нь болохоор ямар бүтээл юм гэхээр энэ 3 сурагчийг бэжсэн маш сайн сурагчиг байсан чинь шинчлээд өөр сурагч гараад ирсэн. Тэнгүүт энэ сурагчиг ингээд жалга анган нэг хаягдж байгаа ингээд юу би юунаас зурагтаар харсан. Ийм учраас би харсандаа энийг хийж юу яасан гэхээр энэ 3 ном одоо өмгөөсөндөө энийг хэрэглээсэй гэсэндээ ийм тест ном хийсэн байгаа. За энэ бол тест ном. За энэ болохоор би бол энэ бол миний нийгмийн тухай судлал хичээлийн хүрд гэдэг ном. За энэ ямар утгатай юм гэхээр захын сургуулийн хүүхдүүд бол хөөх юм юу байхгүй. Ном сурах гэхээр дандаа хоцрогдож байж байгаа. Ялангуяа 76 дугаар сургууль ном та хүүхдүүд тэр захын сургуулийн гэр хорооллын хүүхдүүд дийлэнх номгүй. За тэгээд нөгөөтг чинь шалгуулт чиглэлийг ер нь хичээлээ заах болж штэ. Тийм учраас би хүүхдүүдтэй ингээ яг гол юм хүрд гэсэн тийм цаасаар бичиж өгөө, нөгөө цаасаараа хуйлж өгөөд тэгээд өглөө 7 гэд хүүхдүүдээ ингээ уншуулж яриулдаг юм байсан. За надад болоо 5 тийм хувилбартай ер нь сурах шиг өөрчлөлт болгонд би хүрдүүдийг хийж явсан. За тэг хүрдүүдийг хийж явахад юу болсон гэхээр ер нь одоо энэ нийгмийн тухай хичээл бол сүүлдээ ингээ 5 юм 7 дугаар ангиас нь 11 хүртэл одоо ингээ заав судлах болоод ингээ өөрчлөлтөө яваад гисэн. За энийг бол багтаасан бүх одоо мэдэх ёстой зүйлүүдэн багтаасан юм хүрд гэдэг ном хийсэн. За тэгээ энэ хүрдэн дээр бас юу яасан гэхээр энэ хойт дээр нь одоо ийм юу яж байгаа юм. Одоо залгамж холбоог нь нарийн хийж өгсөн байгаа. За энэ залгамж холбоог нь ингээ. За 7 дугаар ангид энэ сэдв юм байсан бол 8 дугаар ангидаа юу болох юм те жишээ нь. За ингээ нийгэм харилцаа гэдэг энэ хичээл одоо 7 дугаар ангидаа судалгаа одоо гэр бүл хамт олноос судалж байсан бол 8 дугаар ангидаа орон нутгийг судалж байна. За 9 дугаар ангидаа улс үндэснээ судалж байна гэдэг ингээ яваад. Ийм байдлаар одоо нарийн хийсэн. За тэгээд дээрэс нь одоо шин тутам одоо судалгааны
шинжилгээний тийм арга барилыг ингээ оруулсан ийм одоо сурагч гэсэн. За энэгээр баг одоо улсын зөвлөх багш авсан байхаа гэж бодож байгаа. Ер нь одоо энэ миний гол бүтээл ер нь шинэ тутам багш нарт гарт нь байж явах ёстой, хүүхэд болгонд байж явах ёстой юм. Яг бүтээл байгаа юм. Тийм ээ. Яг ширээний ном нь байхаар тийм ээ. Тэгээд ер нь хүүхдүүд өнөөдрийн хүүхдүүд бол энэ захим одоо сайн хэрэг боловч ярихгүй байгаа нь хамгийн хэцүү. Зарим хүүхдүүд дуурахгүй. Тэгэд нөгөө цааталтаа болохоор кибер орон зайд нөгөө оюун санаа нь амьдраад байдаг юм болцсон. Тийм учраас хүүхдүүдээ одоо үргэлж нөгөө багч гэсэн ингээд яриулж нэг ч гэсэн юм асуухыг ингээд хичээдэг. Тэгээ хүүхдүүдээ ингээд ороод нүдрөө нь харахад бол ойлгомжтой. Эцэгхийн анхаарал халамж тийм цул хүүхдүүд бол ерөөсөө тэгээ шинж хувцас оролцсон. Тэгээд болов унтаад өгнө. Жохон багш хоол ах юм бол ойрхон очиод юмаа хэнтрэгвэл юу бичих гэж одоо дүрсгэн үзэг мүзгэн хөдлөнө. За тэгэл юу нь бол нойрмог. Одоо тарих нь хүлээж авах чадваргүй юм байж гэн. За тэгээд ерөө жил их ирэх тусам одоо хүүхдүүдийн тэр чадвар бол тийм байдал бол ихсэж байгаа аимшигтай байна. Тийм байна. Аимшигтай. За тэгээд хүний төрлөх чанар алга болно, сэрхүү алга болно гэдэг бол тэгээд хүн бол тэр нөгөө нэг одоо машин техникийн боол гэдэг шиг одоо захим гар утасныхаа боол болохоос ахгуулаад явандаа одоо энэ эх орны тусгаар тогтнол тэгээд тухайн монгол хүний одоо юу хүртэл чадамжийн асуудал ярих. За багшаа одоо хоёулаа түрүү ингээд одоо хүүхдүүдийн чадамж монгол хүний чадамж гэдэг ингээд ярьж байлаа. Үүнтэйгээс ингээд уялдуулаад бодоход за 20 30 жилийн өмнө та ингээд багшилж байх үеийн хүүхдүүдийн одоо тэр харьцаа хандлага гэдэг юм уу тийм ээ? Өнөөгийн энэ орчин үеийн хүүхдүүдийн харьцаа хандлага мэдээж ялгаатай байгаа. Тэгээ энэний сайн муу талууд нь ер нь яг юу вэ багшаа? За өнөөгийн хүүхдүүдийн сайн тал нь бол маш их нээлттэй. За тэгээд ер нь маш их ялгаатай болсон. 30 жилийн өмнө хүүхдүүд бол маш их одоо юмыг уншдаг, бичдэг. За тэгээд эргцүүл сайтай өөр ингэсэн тийм сэрхүүтэй байсан. Гэтэл тэгээд тухайн үеийн хүүхдүүд бол яг байгалаараа одоо ноцолдог, октоодынхаа гизээ одоо холбож шоглдог. Ингээд анги дүүрэн багч гараад явах юм бол анги дүүрээ одоо буур тийм хэрхэл явдаг. Тэр гэдэг ийм байсан. Одоо хүүхдүүдийн тийм юунууд бол ингээд ажиглаад авахд бол тэр хөдөлгөөн нь багассан байж. Яагаад гэж юм хэр ерөөсөө л жоохон заавалд бол ерөөсөө л нэг утас авахдаг. Ер нь тэгээд бусдаагаа харилцаж байгаа харилцаандаар нэлээд өөрчлөлт гараад ер нь тийм ганцаардмал дуу ерөнхийдөө нэг эвгүй байдал руу орж ирж байгаа юм шиг надад санагдаж байгаа. За тэгээд энэний эсрэгэл би ерөөсөө яадаг гэхээр дандаа л нөгөө хүүхдүүдээр яриулах, бичүүлэх тийм ажлыг хийдэг учраас одоо нөгөө ярьдаг, бичүүлдэг жоохон уйтгартай хичээл болдог болов уу гэж бодоод заримдаа одоо машин шогийн тэр хаа нэг сэргээж ярих нь ярина. Гэтэ бол хичээл болгоо тэгээд байх шаардлага байхгүй. Хамгийн гол нь энийг нэг чадуулчих юмсан, мэдүүлчих юмсан, чадвартай л болгочих юмсан л гэдэг үүднээс л би хичээж ажилт юм байгаа. За тэгээд одоо нэг хүүхдүүд ингээ нээлттэй байгаа хэрнээ яг одоо би одоо нэг алсарсан юм шиг заримдаа ингээд яг ингээд мэдэх ёстой тийм зохиол кино ийм ингээд асуухаар мэдэхгүй. За тэгээ юу мэдгэн богино хэмжээний тийм жижигхэн юм хүмүүс уншдаг шүү. Тэгээд нэг энэ юугаар гарч байгаа одоо энэ цахимаар явж байгаа шар мэдээ энэ төр бол нэлээд сайн үздэг шүү. Тэгээд ер нь одоо их хэцүү тийм нэг оюунлаг байдал бол алга болоод байгаа юм шиг надад аимшигтай санагддаг. Одоо тэгэл нэрээ хүүхдүүд ч багшаа Facebook, YouTube-ээс ерөөсөө ямар ч тийм одоо нөгөө шүүлтүүргүй мэдээллийг аваад ингээд явж штэ тийм ээ. Тэгээ яг нариндаа одоо тэр Facebook, YouTube-ээс авж байгаа тэр хүүхдүүдийн авж байгаа тэр юунууд бол яг үүндээ тийм хэрэгтэй юунууд бол байхгүй байгаа штэ тийм ээ. Тийм. Тэгэхээр тэр эцэг эхийг өнөөдөр хэн орлоод байна гэхээр тэр гарц буюу юу дэлхийн энэ захим контентууд л орлож байна. Гэхдээ юу ер нь одоо өнөөдөр залуу юм хэн хүмүүжүүлээд байгаа гэдэг дээр л эцэг эхчүүд маш их анхаарах шаардлагатай байна. За бидний үед бол хураг шигээ хариулж явсан. За тэгээд манайх нэгдлийн мал малдаг олон хүүхдтэй айл яасан. Тэгээд бид нар бол ингээд ер нь одоо баг хөлд ороод нийл хургатаага цуг ээжтэй тийм жиж хөнгөн зөөлөн шилбүүрээр баг шилбүүрдүүлэл ингээд хурганы хөлцөрт явж ирсэн. За ингээ
багаас хурах чинь жоохон том болоод ирэхээр хонь хариулдаг ийм л болсон. Тэгээ биднэрт энэ тэр одоо мал дээр өссөний одоо хаялга яаж суусан гэхээр би маш их харааны өндөртэй юм байл. Яаж мэдэх юм за нэг шар халзан хонь ажиллаж ийлээ гэж бодгоо. Шар халзан хонь ганцхан ширхэг байхгүй. Тэр чи одоо маш олон битүү шар халзан, хар нүдийн шар халзан, ам шар халзан гэдэг маш олон төрлийн юм байна. Тэгэхээр тэр маш хараана өндөр ойтой хүүхдүүд сургуульд орохоор тэр би одоо ингээд ямар ч ном уншсан энд тэдгээр утсанд нь тэрэн байсан гэдгийг одоо анддаггүй тийм одоо ойтой сурагч оюутан явсан юм байгаа юм. Одоо хүртэл бараг л ингээд нэг харсан юм. За одоо тэдгээр утсан дээр л тэр тийм тэр тухай одоо бичигдсэн байсан гэдэг тэр миний толгойд байж байгаа байхгүй. За энэ бол миний төрлөх одоо юу. Тэгэхээр хүн одоо байгалаараа байж иж байгальтайгаа ойрхон байж иж илүү сайн хүмүүжсэн болов уу гэж боддгийг. За тэгээ эцэг өөр одоо өнөөдөр маш их өсөж байна. Тэгсэн чинь эцэг болохоор нөгөө ганцхан сургууль гэсэн институт руу юугаа чигчж байгаа. За манай сургууль бол одоо юу 300 гаруй хүүхдийн тийм судалтай мөртлөө 800 гаруй хүүхд баг ингээд 840 гаруй хүүхд суралцаа байж байгаа. За одоо энэ манай шинэ сургууль одоо хойто ашиглалтанд орох гэж байна. Гэхдээ манай хүүхдүүдийн нэг онцлог бол хүүхд бас ингээд натур юугаараа бас ингээд харагдана. Ямар шин чанартай хүүхд байна вэ? Ямар хүүхдүүдийг ингээд бас багаас нь манай ёс суртахууныг нэлээд өндөрт тавьдаг манай сургууль. Тийм учраас хүүхдүүд бол ингээд явж байхад бол ингээд сургуулийн үүдээр орлоо багш нартайгаа маш ийдэг мэдлэн манай хүүхдүүд. Тэгээд их хөөрхөн тий гिचнээ ингэж нэг юу байлаач гэсэн цаанаа бол ингээ ярилцлага хийгээд ихаар багш нартаа туслах юмсан багш нарыгаа одоо сэтгэл санааг нь өргөх юмсан. Өчигдөр би хүүхдүүдтэйгээ за иргэдийн нийтэд хурал боллоо бүгдөө ингээ юу одоо ингээд оройтод хүүхдүүд ингээд орой үдс ингээд хэлхэлдээ тэмдэг боллоо. Цаа одоо ийм хор уршигтай. Тэгэхээр энэс яаж сэргийлэх үгээл гэсэн чинь нэгэнд гэж байгаа багш нарыг эргүүлд гаргая гэсэн чинь өдөр чинь зоочод одоо тэгээ багш нарыгаа эргүүл гаргах нь гэдэг. Багшигаа өмөрч байгаа хүүхд байх чинь. Тэгэл хүүхдүүд ингээд ярьж байгаа ингээд шүмдэл өрнүүлэл ярьж байгаа байхгүй. Тэгэл ясан чинь нэг хүүхд багшийн ур чадвар гэсэн чинь тэрдээ тэргүй манай сургуулийн багш нар ч одоо ур чадвар сайтай шүү дээ. Чи тэгж яхаар өөр юм аа. Бид нар харин хоол өгвөл харин юу тэр хоол өгөөд ивэл сургууль завсардахгүй хичээл сургуулийнхаа ямиг маш сайн ингээд юу хуваараараа хийгээ явах юм бол бид нарт тэгж орой тэнэх зав олдохгүй шүү дээ. Жишээ нь маш зүү талаас нь ярьдаг болж байгаа. Энэ бол бидний нийгмийн ухааны хичээл ингээд хэр явж байгаа нь одоо надаа ингээд хүүхдүүдийн ингээд ярианаас ингээд харагдаад байна. Хүүхдүүд чинь одоо хүүхдүүдийн тол нь юу н дэвтэр нь тийм учраас би дэвтэртээ маш нарийн туулж ажилладаг. Сэдв болгон дээр. За тэгэл сэдв болгон дээр энэ даалгаврыг хийсэн мэн. Өмнө нь би залуу байхдаа бол нэг даалгавраа л ихэд 1-р, 2-р, 3-р бүгдийг бичиж бүгдийг хүүхдүүдтэйгээ тулж чи нэг хийгээг байна гэдэг өглөө яадгүй орой хичээллахаар явуулдаг. Ийм багш байсан. Одоо арай сулраатай байна. Гэхдээ бол хүүхдүүдээ за чи 1-р даалгаврыг хийсэн байна. Энэ хийгээг байна. Чиний дэвтэр дээр ийм хичээл тэдэн хичээл нь байна. Чи тэдэн өвчтөөс энийг нөхөөг байна. За ингэж шаардлага тавьж хандахгүй бол хүүхдүүд сурахгүй. Багш нар болгон жиг шаардлага тавьж ижил хүүхд сурах хэрэгтэй гэж байна. Одоо гэж энэ сүүлийн үед бол одоо ингээд захын сургууль, улсын сургууль дотроо ингээд захын сургууль, төвийн сургууль энэ хүүхдүүдийн бас ялгаа их байна. Энтергээд ингээд ярьж байна. За ингээд за хувийн сургууль бол бүр ингээд бүр их ялгаатай боллоо гэд энэ боловсролын тэгш бус байдлыг ер нь одоо арилгах тал дээр ер нь таны бас багш үний хувьд ямар бодолтой байдаг багш? Хүүхэд бол хүүхэд тэгээд ер нь хүүхэд яаж бэлтгэх нь бол тэр сургуулиас хамгийн ойр байгаа нь хамгийн сайн сургууль гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр тэр багш нар болгон л өөрөө хичээж тэр хүүхдтэйгээ тулж ажиллах хэрэгтэй. Дээрээс нь тэр юу эцэгч ерөөсөө юу захын сургуулийн эцэг нэг юу нь бол ийм хүүхдээ юу сурж байгааг нь мэддэггүй. Дэвтрийн ч хардггүй ер нь хэл яриа мараа нь одоо ийм болчиход байна тэргээ ирж байгаа тийм эцэг байхгүй. Тэгэхээр чин хувийн сургууль бол өөрөөсөө манай хүүхд энийгээ мэдэхгүй байна. Та энийг заагаагүй байна гэж ингэж ирдэг байхад
хувийн сургууль тийм биш. Багш нартай хариуцлага тооцож чаддаг байхгүй. Нөгөө мөнгө өгсөн учраас хариуцлага тооцно. Манай юуны сургууль ингэ миний хүүхд ийм тэдгээр ангидаа ийм сурж байсан чинь та орж ирээд одоо ингээд дүн буурц яваад байна. Энэ ямар учиртай. Миний хүүхд одоо дандаа ингээд ийм сураад байна. Энэ ямар учиртай. Дандаа нэг дүн үнэлгээг л одоо голцлоод ахаас биш. Яг жинхэндээ миний хүүхд одоо ингээд нэг их сурулж уншаад ойлгочихж байна уу? Ямар мэдлэг авч. Бидний хичээл бол дандаа их сурвалжтай ажиллаж нөгөө хүүхдээ тэр их сурвалжтайгаар ажиллах байх шүү дээ. Тэгсэн чинь тэр тийм одоо чадвар байхгүй. Тийм хүүхдүүд ирж байгаа. Тэгээ өмнөх хүүхдүүд бол одоо тэр хичээлээ хийх дээр одоо тэр 20-30 жилийн өмнө маш нарийн сайн хийдэг байсан бол одоо бол цөөхөн хүүхдүүд хийж байна. Гэхдээ зарим нь бол санаанд тул хийж байгаа хүүхдүүд байдаг. Бүр нарийн. За тэгсэн чинь дийлэнх нь бол хийхгүй ирнэ. За тэгээ хийхгүй ч яах юм гээд ерөөсөө л зав байхгүйсэн. Зав байгаагүй гэж ингэж ярьдаг. Зав байгаагүй гол буруут нь юу юм гэхээр нөгөө одоо дээрэс нь за багш нарын булаач чинь ном унших цагийн булаач чинь дээрэс нь хоол унд одоо юу гэдэг бүх юм нь булааж байгаа тэр гар утсанд бол нэлээ одоо тэр буруу юмыг хараад байгаад нэг цагаа нөхцөгөөд ингээд нэг амар хэлбэр байгаад байх юм бол дараа нь яаж амьдрах вэ гэдэг асуудал гарч ирж байна. Өнөөдрийн геополитик одоо хэцүү нөхцөлтэй болчихлоо шүү дээ. Ийм нөхцөл бол хүүхдүүд одоо яах вэ гэдэг дээр өөрийгөө тунгаан бодосоо гэд тийм талаас нь би бол том ангидаа бол нэлээ одоо юу ярина. Нэлээ эвгүй талаас нь ярина одоо манай улс орон ямар байна. Нэг айлын ирэх хүүхчээ одоо чи ингээд тоглоо суугаад байвал дараа нь их орны чихээ авч явах. Бидний дараа их орны чихээ авч бид нар та нарт ингээд сурсан мэдснэ ингээд чадъя одоо энэ жижигэн ч гэсэн сургуульд ингээд заагаад зөвлөөд ингээд явж байна. Тэгээд эцэс та нарын хүүхдүүд бол ийм сургуульчгүй ийм юу орчин ийм цахим орчинд одоо хүүхдүүд чинь сурах болно. Тэгэхэд та хүүхдээ яаж юм бол ийм асуудлууд ингээд том ангийнхантай ярина. Дунд ангийнханд бол арай өөрөөр арай зөөлөн ярьж явна. Тэгээд захын хүүхдүүдийн сургууль түүн сургуулиудаас ялгаа нь байна. Тэр өндөр төлбөр авчиж байгаа учраас хамгийн сайн багш нарыг аваад тэгээ хүүхдүүдийг өдөржин одоо тэр нөгөө сургуульд нь байлгана шүү дээ. За өглөө ячаад хоол ундын эцэг нь өгчин тэр тэргүү. Тэгээд өгчих юм чинь тэр сургуульд хоол ундаа ичээл тэр хүүхдүүд чинь багшныхаа хажууд л би нэг их ста ингээд сууж байна. Тэгэд хөдөөнийх манай энэ юм тийм захын сургуулийн болцоо ерөөсөө байхгүй. Тараал нөгөө анги нь орох юм чинь тар цаар хурдан гар. Тэгээ нөгөө ангиуд нь орж ирнэ. Тэгээд орой одоо хамаагүй хүүхдүүдийг оройтуулах юм бол бас одоо хүүхдийн тэр алга болж байгаа бас болохгүй. Ийм байдалтай. Тэгээд багшид ямар чөлөө зав байдаг бол өглөөний 7 цаг л байна. Тийм учраас өглөө 7 цагт хүүхдүүдэд цуглуулж асуудаг. Миний тэр асуугдсан хүүхдүүд чичрээд л одоо нэгэн торкоморкот өрцөн сургуулийнхаа үүдэн дээр асуугдсан хүүхдүүд одоо том улс орондоо хэрэгтэй юм мэрэгчлэн болоо явж байна. Гэтэ одоо би хүүхдүүдэд тэгээд ингээд асуух зарим мэрсэр хүүхдүүд тэр нэг багш одоо ингээд хүүхдүүд ингээд зоогоод байдаг гэдэг. Тэг ийм дуулдаад тэгээд жоохон байжсэн нь ер нь болохгүй юм байна гэж бодсон. Тэгээ ахаал асууж эхэлж байгаа. Өглөөр. Тэгээ би хүүхд юу малчин хүний хүүхд учраас манай аав ээж юу гэж сургасан гэхээр өглөө ингээд цэнхэр туйд адал чи болсон баг. Энэ бол чи энэ ертөнцийн бүх хамгийн гоё одоо сайн сайхан болгоно тэр цэнгэр туй гарч өөртөө шингээж аавна. Гадаа өрхөө татаад юм ингээ малах үед ингээ байж ах хэвээр бид нар яг ингэж хүмүүжүүлсэн. Тэгээд тэр хүмүүжлээ би хүүхдүүдтэй хэлдэг. За өглөө цэнгэр туйд тусдал чи одоо урлаан шалгалтанд чи ээшд орох гэж байгаа юм бол өглөө цэнгэр туйд чи болсон баг. Чи 7 цагт сургуулийн үүдэн дээр яг бэлэн байх хэвээр. За ийм сэдвийг чи өнөөдөр асуух хэрэгтэй. Ингээ байж идэг. Ийм учраас хүүхдүүд бол юу бас арайч үгэнд орохгүй байхгүй. Тэгтээ бол цаанаас нэцэгчүүд нь хүүхдийн минь ингээ зоогоо тий. Тэгээ энэ ямар ашиг байгаа юм тэр болохгүй. Тэр ч оюутан болоод өөргөө илэрхийлдэг болно. Юу бичээд байдаг хүүхдүүд бол бичгийн их соёлтой болчихно. Уншаад байдаг хүүхдүүд уншаад юмаа тунгааж ярьдаг. Тэгээ ярина гэдэг чинь маш олон чадварыг өөртөө суулгаж байгаа байхгүй. Нэг юугаар пэсэр нэг хүүхэд нэрээ нууж байгаа
юу яаж үтсэн л дээ. Нөгөө бүл идэх гэлүү гэж үтсэн. За тэр оюун тулга гэдэг багш одоо арай дэнтнэ. Нийгмийн хичээл дээр ингээд баахан хүрд ийм асуун гэдэг ингээд олон ганцхан хичээл байж байгаа биш. Ингээд зовоогоод байна гэсэн. Тэгээд тэгэхэд бол тэр оюутан байж байгаа оюутан болоод төгссөн хүүхдүүд бол хариу өгчлээ. За чамд бол багш ямар чадвар өгөх гэж юм нэхэр чи өөрийгөө илэрхийлдэг болно. Чи нийгмийн тухай амьдарч байгаа чи нийгмээ мэддэг болно. Чамд одоо өөрийгөө одоо зөв илэрхийлдэг тэр нийгэмд бие авч явах тэр том соёлыг бол энэ багш олох гээд байгаа. Түүнээс чамайг зоох гэж ингэж байгаа. Гэт ингэсэн. Тэгээд тэр юу бол зүгээр болсон л доо. Алгуулсан тийм. Иймэрхэн болсон. За. Бас одоо ингээд нөгөө хитрхи их шаардлага тавиад зовоогоод байна гэж тийм ээ. Тэгээ одоо энэ чинээрээ сүүлийн үеийн хүүхдүүд ч багсаа ер нь л айгүй хялбархан л одоо байхыг хүсэж дээ шүү дээ тийм ээ. Гэтэл энэ чинь амьдрал гэдэг чинь хялбар биш шүү дээ чинь тийм ээ шүү. Тий, хялбар эрх чөлөөтэй байх гэдэг. Эрх чөлөө гэдэг ард хариуцлага байна гэдэг маш нарийн мэдэрч явах хэрэгтэй, мэдэх хэрэгтэй. Одоо би өнөөдөр хичээл дээр ирсэн бол эцэг надыг хоолож ундлаад явуулсан. Би өнөөдөр энийг юмыг ядаж энэ эдийн засаг за одоо энийг тоог би ингээд бодож чаддаг болчиход. Би сургуулиас гарч ивэл миний өнөөдөр орж ирж байгаа зорилго боллоо гэж. Түүнээс ч зүгээр одоо нэг орж ирэл тэгээд зарим нөгөө эцэг хүүхдүүдэд рекламдах их дуртай. Нэг юм ячаал одоо тэгэл төрсөд нь болж байгаа ингээд гоё юу яагаад бусад эцэхгүй хүүхд байж байгаа. Яг үнэн тий. Амьдралын боломжгүй хүүхд. Тэгэхээр чи одоо ингээд эцэгээс ингээ явуулж байгаа магаал том цэцэг том торт морт. Энэ бол хэрэггүй. Эцэгчүүд бол харин хүүхдээ газар яг юу чадаад байна, хийх ёстой маань хийж чадж гэнэ гэдэг дээр багштай нарийн харилцаж ярих хэрэгтэй. Яг үнэ тийш юу гэж. Тэр эцэгчүүд зарим эцэгчүүд тэр рекламдах хүүхдээ рекламдах гэдэг дээр тэнтэй бол бүр яг тэр бол өстой болохгүй тийм ээ. Тий. Буруу. Тий. Яг хүүхдүүдээ бас ийш тийш нь төлбөртэй сургуулж явуулж байгаа байхгүй. Тэгтээ бол энд ингээ мэрэгжлийн багш нар ингээд манай мэрэгжлийн багш нар чинь маш ур чадвартай. Тэгээ хүүхдээ гэсэн сэтгэлтэй. Тэгээд ер нь одоо хичээлээ заачаал тэгэл ер нь хүүхдүүдтэйг ажиллаа байж байгаа байхгүй. Тэгэхээр чим тэр багш нарыгаа алгасаад хот руу сургуультанд явуулаад байгаа шин. Тэгээд тэр хот руу баахан мөнгө өгөө сургуультанд яваад тэрний ач холбогдол байхгүй. Нэг л нөгөө багшаас нөөр багшаар заалгах юм бол яг орчин соёлоо хүүхд сайжирч болохын гэхдээ бол бас тийм төдөл ягаад гэвэл эндээс чинь 3 дамжиж хүүхд төр сургуультанда бүр 4-ч дамжиж очих болчих. Тэгээд замдаа хацарх цагаа идээд хүүхдийн нөгөө юугийн хүчийг орж байгаа байхгүй. За юу налаахан төврөөгөө харин явуулж болно л доо. Ойрох юм чи. Тэгтээ бол хол явуулаад тэгээ хүүхдээ ядраж яснаас номыг уншуулад байлгаж ясна хамаагүй илүү дээр. Тийм бэ. Шаардлагатай өглөө эрт босго, орой эрт унтвал эцэг би тийм шаардлага одоо эцэгт нь тавьдаг. Одоо энэ багш та бол одоо яг энэ нийгэм түүхийн мэрэгсэн юм багш. Одоо энэ бас ингээд нөгөө захим сургалт гэдэг юм уу? Захим энэ юун дээр таны бас хувь багшийн бодол юу ямар байдаг вэ багш? За жинхэнэ програмчлсан тэр эффектамтын ийм гоё сургалтууд байж болно. За манай мэдлээ гэдээ бас гоё сургалтууд ер нь одоо нөгөө бид нарыг хорж байгаа цаанаас нь хичээл заана гэдэг ингээд хүүхд юу цахим хичээл ингээд орж эхэлсэн шүү дээ. Тэгэхээр чинь ингээд тэр нь телевизээр явдаг. Тэр телевизээр ингээд давталт энтертэй гардаг. Тэр нэг хүүхдүүд тэр чи харахчгүй. Юу яахчгүй. Юу үзэхгүй. Тэгээд ийм завсарлалт үүсч юм да. За захим ингээд сургууль энэ төр байгаа л да маш гоё сайн бэлэгдээ одоо маа дорж гээд багш байдیں۔ Одоо бидний манай мэрэгжлийн маш мундаг багш байгаа дорж гээд одоо тэр мэдлэгийг ахлах мэрэгжилтэн тийм багш байгаа. Тэр маш нарийн гоё заан хичээлээ. Тэгэхэд бол тэр хүүхдүүд бол тэрийг анзаарахгүй юу яахгүй. Нэг одоо нэг хүүхдүүд чинь бэлэнчлээд хүний хөдөлмөрөө ингээд бэлэн хөдөлмөрийг энэ яагаад энэ хичээл ямар юунад нөр хөдөлмөрийн ард бүтээгж ингэ мэддэг байхгүй. Тийм учраас тэрийг ингээ харахгүй байж байгаа. Тэгээд зүгээр байж байгаа л тэгэл дараа нь ингээд юу ч мэдэхгүй байх жишээ. Тэгээ бол ингээд завсардаад байдаг. Яг одоо тэр захим сургууль захимаар явж байгаа хүүхд хоёрын дунд
тэр захмаар явж байгаа хүүхэд маш өндөр одоо би сурах хэрэгтэй гэсэн хүүхэд л сурж байгаа юм. Түүнээс биш одоо юу сурахгүй одоо би ингээд энэ дээр дарчлаа гэж миний найз ингэж авчирж байгаа чи энэ дээр яад дарсан юм. Ингээд харуулаад тэгээд худлаа тийм одоо шалгалт өгч юм уу ийм байд үүсэж байгаа байхгүй. Тийм байх тийм. Тэгэхээр их нарийн байхгүй болохгүй. Тэгэхээр бас энэ дээр бол бас аль аль талдаа анхаарч бас энэ хүртээмжийн асуудлаа бас бодгол өстэй юм байна тийм. Тэрнээс гадна хүүхдээс гадна бас багш руу ингээд баахан ингээд сургалт ороод ирж байгаа. Тэр цаанаас төсөн мөсөттэй бас нэг баахан тийм мөнгө энтертэй юм шиг байгаа юм. Тэгээд тэр хэтэрхий их олон. Яг хоо ингээд яг манай мэрэгжлээ төрөлцсөн мэрэгжлийн сургалтууд орж ирсэн манай юу песа блок гэдэг маш гоё сургалтууд орж ирсэн. Би одоо тийм багш нартаа одоо дархуу багштай нэмэх заргалагчтай баярлаад байгаа. Тэгээ бас багш нар бас өөрсдөө бас юу нийт багш нар руугаа хичээл явуулж байгаа. Би ч гэсэн нэг хичээл заасан. Тэгээд багш нар их талархалтай хүлээж авсан. Бүр нарийн сайн системч сайн одоо нухаж бэлтгэсэн хичээл. Түүнээс яг хөө ингээд нэг сургалтууд баахан ингээд сургалтууд яа. Нэг бол ингээд хаанаас ч ингээд сургалт ирээд бид нэр заалан суулгаж байгаа нэг сургалт явуулах юм. Эсвэл ингээд баахан сургалт ороод ирж байгаа байхгүй. Тэр ингээд нэх олон. Тэр олон юм чинь багш хэдэн үедээ хүүхдтэй бэлдэж ачааллыг бүр нэмчихэж байгаа. Би хүүхдийн аам хамрыг чангаамаар байгаа байхгүй. Тэгэхэд чинь тэн дээр чинь би тэр хичээл үзэж ийн гэж чинь бас буруу болоод байгаа. Тий. Тэгэхээр жоохон багш нарт уян хатан тэр нэг олон сургалтыг бол чанартай цөөхөн болгож авцаархан болгож тэхэл ёстой гэж би бодож байгаа. Цаанаас сургалтууд. Хоёулангийн өнөөдрийн яриа их сонирхолтой гоё болж байна. Оюун багшаа. За тэгээд дараагийн нэг бас ярих ёстой зүйл бол энэ ер нь хүүхдүүдийн мэрэгжил сонголтын асуудал. Одоо ер нь бол яг хаа ингээд зарим хүүхдүүд бол бүр ингээд багасаа юу гэдгийг ийм мэрэгжилтэн болно гэдээ сонгоцсон явж байгаа. Зарим нь бол за нэг 11 12 тооч вэ нэг яаран сандран сонгодог тийм ээ. За энэ тал дээр ер нь та ямар зөвлөгөө өгөх вэ гэж. За мэрэгжил сонголтын дээр тэр эцэг бол маш эцэг ингээд хүүхдэд тулгаж болохгүй хүүхэд өөрөө маш хүүхдээ мэрэгжил сонголтод маш их туслах ёстой. Нийгэмч тэн дээр туслах ёстой байгаа. Сүүлийн үед л одоо мэрэгжил сонголт гээд бүр тийм төрийн бас байгууллагын тэр хүүхдүүд тусалж эхэлж байгаа. Сая 2 дахь өдөр би нөгөө ээлжилт сургалтандаа суусан. Тэн дээр Эрдэнэ 2 багш бол бас тэр мэрэгжил сонголтын тухай сайхан ярьж илээ. Гадаадын хүүхдүүд бол одоо ингээд дунд сургуулиасаа сонгодог. Манайх бол бүр том болсон 16 нас хүрч ижил мэрэгжил сонголт руу ороод зарим мэдчихгүй нэг дээд сургуульд ороод эцэгхийн шахалтаар ороод ингэ яваад. Мэрэгжлээ сонгож чадахгүй байна гэдэг бол цаашдаа энэ эх орны одоо алдагдсан боломжтой асар их нэмэгдүүлчихэж байгаа. Ер нь эдийн засаг асар их хохиролтой. Тий. Би бол ерөөсө багасаа би багш болно гэж явсаар гал багш болсон. Тэр үншгэл яг одоо багш хүн ямар байх хэвээр тэрийг одоо хүртэл эзэмшчихэл ингэж яваад байгаа. Тэгэхэд хүүхдүүд бол тэн дээр одоо хүүхдүүд ингээд сонирхлоор янз бүрээр ингээд туршилж явуулж ээж тэгээд одоо 7 8 гэх ер нь сонгоцсон явж явах хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр чи одоо манайх бол нэг 10 дугаар ингээд нөрөөд чи яах гэж байгаа байгалийн шинжилгээр нийгмийн шинжилгээр маа тэгээд нэг чадвараар нь чи тоож чаддаг шүү дээ чи өгд 8 дугаар юу байгалийн шинжилгээ рүү орох гэж юм. Яг. Ингээд санал зөрөлдөөд тэгээ багш нар дургу тэгээд нэр хоцрогдсон хүүхд чинь мэдээж нэг явж чадахгүй цаашаа ингээд мэрэгжлээ эзэмших өөртөө ингэж би одоо энэ дээр чадах юм байна энийг чадахгүй маань гэсэн тийм юм мэрэгжлээ маш нарийн л одоо өөрөө багаас нь тэр эцэг нь сайн чиглүүлжээ сонгох хэрэгтэй. Тэгэхгүй ингээд эцэг тийм болчвол одоо өнөөдөр их цалинтай юм байна. Одоо өнөөдөр хуульч болчихъя. Өнөөдөр нэг миний хүүхд дарга болох юм чи би одоо тэр нэг улс төрч болгочих юм. Гэсэн үүднээс ингээ нэг тийм нөгөө нийгмээ харж байгаа сонгоод нийгмийн чиг хандлагыг бас харах хэрэгтэй. За тэгээ ямар ч одоо мэрэгжил сонгосон байлаа гэхэд болж өгөө сурхал чи цаашаага сурхал юм бол нийгмийн ухааны хичээл бол 6 том шинжилгээ ухааны одоо бүрэлдэхүүн. За бас тэр уулзур дээр нь ч гэсэн судалдаг. Тийм учраас нийгмийн тухай шинжилгээ ухаан болж өгвөл тэрийг одоо сургаж байхдаа гээхгүй болж өгвөл чиний чадамж чинь байх юм бол аваа яваасаа гэж би хүсдэг. Ягаад гэвэл
юу АСЭ манад байгуулагдсан шүү дээ. Манад АСЭ одоо зохион байгуулагдсан. Тэгэхэд ингээд би сонсч байсан хүүхдүүд ингээд хэлийг ингээд юу яагаад авсан чи ганцхан синхроны ганцхан эмэгтэй хүүхд гарцсан. Тэр нь ясан чинь өндөр хэлний боловсралтаагаас гадна юуны тэр нийгмийн ухааны талын боловсралтай тийм. За тэгээд өөрөө тэр нөгөө өөрийнхөө их хэлийг маш сайн судалсан. Тийм хүүхэд байж одоо синхроно гарч ирж байгаа юм чинь. Тэр чинь маш их дээд сургууль хэлний сургуулийн төгссөн гадаад төгсөөд ирсэн олон хүүхдүүд өрсөлдөөд тэгж гарч иж байгаа юм чинь. Тийм учраас нийгмийн ухааны хичээл бол маш их үн цэнтэй хичээл юм шүү. Тэгээд би одоо энэ бүх улс даяар одоо энэ цэцгэж байгаа бол би тэр хэлхийг хүсэж байгаа байхгүй. Хоёлаа ингээд сая мэрэгжил сонголт гэдэг үргэлжлүүлээд ярихад бас ингээд нөгөө гадаад дотоод руу явахд итгэлэгт хамрагдах энэ боломж болсоо сонголтууд нь бас ихч болцсон юм байна. Ер нь бол тийм ээ. Гэхдээ энэ дээр ингээд анхаарахад ер нь хүүхдүүд юу анхаарах ёстой гэж та боддог вэ? Хүүхдүүд ингээд мэрэгжлээ сонгохдоо хамгийн гол нь яг ингээд сонгоод явах байх та. Гэхдээ хамгийн гол нь өөрт нь чадвар байхгүй. Чадвар сурахын тийм би сурч мэдчихээн чадчихээн гэсэн тэр баяр баясгалантай хүүхдэл цаашаа өөрийнхөө сонгосон юмар юм нөхөс зүгээр одоо нэг үлгэн салган байж байгаа л те. Нэг өгүүлбэр хэлчих чаддгүй. Нэг өгүүлбэрийн утгыг ойлгочдгүй. Уруугаар нь өгүүлбэрийн асуучаар ойлгохгүй болчдөг. За тэгээд дийлэнх нь бол одоо нэг тоон дургу болцсон. Математик хамгийн хэцүү хичээл гэдээ ойлгож байгаа. Тэгээд дургу болцсон. Тийм одоо нөхцөлд бол цаашаа нэг тэгж би ингээд сонгоод ингээд сайхан яваад эх орондоо ирээд юм хийчих. Хүүхдүүд ингээд сонголт асар их болж байгаа сайхан хэрэг олон хувийн сургууль нээгдээд ингээд улсын ачаанаас багасгаад явж байгаа сайн хэрэг боловч яг үнэндээ хувийн сургуулиудын зарим нь олгоор ингээд Солонгос, Японы хөрөнгө оруулалттай гэдэг олон хөрөнгө оруулалттай тийм сургуулиуд бий болоод ирж байгаа. Тэд нэр хэнийг бэлтгэнэхээр өөрийнхөө эх орнд өөрийнхөө тэр улстай тийм юутай үнцэнтэй мэрэгжилтэн тэр даган дуураас нь аялдан дагсан тийм мэрэгжилтнүүдийг тийм юу тийм сэтгүүтэй болгоно гэж би дотроо жоохон хардаад байдаг байхгүй. Мас сургуулиудын багш нарын цалин нэмэгдээд байх тусам юу тэгээд хүүхдүүд нь одоо сургууль их барьж өгөөд хүүхдүүдийн тоо багасаад ингээд нийт одоо энэ манай юу масын сургуулиуд ингээд чанаржаад ирэх юм бол ер нь одоо боловсрол чанарчих юм бол нийгмийн одоо энэ ялгаатай байдал тэр тээдргүй арилна. Нийгмийн ялгааг арилгах хамгийн гол юм чинь боловсрол дотоодоо хөгжлөн дөрөвдүгээр дээр одоо чанартай боловсрол гэж заасан байгаа шүү дээ. Тэгээ манайх бол нэн тэргүүнд боловсрлоо 50 гिचээд тавихгүй байгаа. Багш нарын цалин нэмлээ. За дээрэс нь одоо хүүхдүүд одоо тэр нэг тоног төхөөрөмжийг өгөхд олж өгөх тийм ажлуудыг хийгээсэ гэж бодож байна. Дээрэс нь юу төлөвлөгөөтэйгээр тэр нөгөө ер нь маш юу сургууль ингээ барьчих юм бол дараа нөгөө хүүхдийн тоо багасаад ирэнгүү дахиад нөгөө юу одоо бол багшийн тутагд орчоод сургуулийн тутагд орчоод байж гэн тэгсэн чинь хитрхийг сургуультай болоод хитрхийг багштай болчих юм уу тэр юугаа ингээд нөгөө социологийн тийм юу вэ судалгаа тийм манай социологийн судалгаа маш нөгөө нэг юу руу амьдрал руугаа одоо сайн ойртохгүй байна тий олон социологчд ингээд байгаа төрүүлж хэлж байгаа боловч энийг амьдралдаа ойртуулаад тэгээд одоо хүүхдэд ямар хүүхдэд хэдэн багш хэрэгтэй хэдэн юу хэрэгтэй яс тас нарийн тооцоотой байж ижил одоо тэр хүүхдэд нийгмээ сайхан төгөлдржүүлнэ гэж би бодоод байна. За одоо хоёулынгийн өнөөдрийн яриа ер нь их яг энэ боловсролын салбар за тэгээд энэ нийгэм түүхийн салбарын энэ юуны тухай нэлээд дэлгэрэнгүй хоёлоо ярьлаа. За тэгээд өнөөдрийн миний урилгыг хүлээж авч ингээд ийм сайхан яриа өрнүүлсэн оюун тонголог багштай маш их баярлалаа. Таны цаашдын ажил хөдөлмөрт амжилт хүсье багш. За би ч гэсэн их баярлж байна. Тэгээд энэ Налах дүүргийн 103 дугаар сургуулийн хамт олондоо болон за тэгээ өндөр настай 97 нас хүрж байгаа ээжтэй одоо энэ жавшааныг ашиглаад баярлж явдгаа илэрхийлье. За баярлалаа.